Ард түмний ялалт. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Бүрсэдийн сайхан баяр. Монгол Ардын нам. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч дэслэгч генерал Бүрсэдийн сайхан баяр. Монгол улсын засгийн газрын гишүүн Бодлон хамгаалахын сайд улсын онцгой комиссийн орлогч дарга дэслэгч генерал сайхан баяр нь 1968 онд армийн эгэл офицер Бүрсэдийн хүүн болон мэндэлсэн. 1985 онд 53 дугаар сургуулийг төгсөж цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн эх хорон ард түмэндээ тангар гөргөж шин үнэнчээр 39 жил тасралтгүй зүтгэж яваа офицер. 1989 онд цэргийн улс төрийн ажилтан мэргэжил эзэмшин ардын армийн 121-р ангид анхны томилолт өртөлж ардын арми зэвсэг түвшний нэгтгэл анги салбарууд зэвсэг түвшний ерөнхий штаб Бодлон хамгаалах яамд өндөр хариуцлагатай албан тушаал шатлан дэвшиж бүтээлч хөдөлмөрөө зориулсан. Монгол Ардын намаас мэргэжсэн засгийн газар байгуулахаар зорж бригадийн генерал сайхан баярыг Бодлон хамгаалахын сайдаар томилсон. Бүс нутгийн аюулгүй байдлын орчин түүнд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйлд хүн шинжилгээ хийж Монгол орны онцлог нийгэм эдийн засгийн чадварууд нийцсэн Бодлон хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, шин шатанд гаргах, хөгжингүй орнуудын жишгт хүргэх алсын хараатай бодлого төлөвлөлтийг боловсруулан хэрэгжилтийг шуурхай хангаж ажилласан. Энэ хүрээнд эрх зүйн шинжилгээг гүнзгийрүүлж хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч бүтээгч салбар болох шинжлэх ухаан, техник, технологи, мэдлэг, инновацийг хөгжүүлэх, Бодлон хамгаалах аж үйлдвэрлэлийн суурийг тавих, сүүлийн 30 жил орхигдсон зэвсэгдэл, техникийг шинжлэх, салбарын төсвийг нэмэгдүүлэн үр ашгийг нь дээшлүүлэх, албаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг улс орны язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлын зорилтод нийцсэн олон арван томоохон төсөв хөтөлбөрийг богино хугацаанд эрчимтэй хэрэгжүүлж ажилласан. Байгалийн гамшиг осол, аюул эрсдэлт, нөхцөл байдлын тохиолдол бүрд нь гамшигын бүс голомтод ажиллаж хүн ардынхаа амнаас эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах, гамшигын хор уршиг эрсдлийг арилгах арга хэмжээний удирдлага төлөвлөлт зохион байгуулалтыг хэрэгжүүлсэн. Бүрсэдийн сайхан баяр нь төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт бүгд найрамд Хятад ард улсын үндэсний Бодлон хамгаалахын их сургуулийн стратегийн дээд дамжаа Оросын холбооны улсын зэвсэг түвшний жанжин штабын академиг төгссөн улс төрч төрийн удирдлагын менежер, цэргийн стратеги тактик команд штабын мэргэжилтэй, төрийн удирдлага болон цэргийн ухааны магистрийн зэрэгтэй. Тэрээр засгийн газрын танхимд гар сэтгэл нийлэн улс орныхоо хөгжлийн төлөө хамтран зүтгэсэн ерөнхий сайд журмын нөхдийнхөө итгэл ард иргэд салбарынхаа бүрэлдэхүүний талархал дэмждэг. Эх орон төр ард түмэндээ өргөсөн тангарахта үнж зүтгэсэн 40 орчим жилийн хичээл зүтгэл туршлага эцэг өвгдийнхөө гал голомт хангай нутгаа дэвжэм бадраах шинхүү эрмэлзлээр Монгол Ардын намаас нэр дэвшиж байна. Сайхан эх орноо сарвуул ирээдүйд хөдлөе. Дэслэгч генерал Бүрсэдийн сайхан баяр. Ард түмний ялалт. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Бүрсэдийн сайхан баяр. Монгол Ардын